Байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За ой санамж муудахыг олон хүн нас ахисны жам гэж боддог. За гэвч сүүлийн жилүүдийн судалгаанууд өөр дүр зургийг харуулж байна. Тархины өөрчлөлт ихэнхдээ шинж тэмдэг илэрхээс олон жилийн өмнө эхэлдэг бөгөөд энэ нь тархины эсүүд хангалттай эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй болж эхэлдэгтэй холбоотой байж болохыг эрдэмтэд судалж байна. За тиймээс түлхүүрээ хаан тавьснаа мартах, хүний нэрийг санахад удаашрах, эсвэл өрөөнд орчход юу хийх гэж байснаа мартдаг болохыг зөвхөн наснаас болсон гэж дүгнэх нь үргэлж зөв байдаггүй байна. За өнөөдрийн видеогоор тархины энэ эрчим хүчний хямрал гэж юу болох, ой санамж хэрхэн аажмаар өөрчлөгддөг, за мөн тархиа хамгаалахын тулд өнөөдрөөс ямар алхам хийж болох талаар хамгийн сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан ярилцгаая. За нэгдүгüүрт нь одоо тархины өөрчлөлт хэрхэн эхэлдэг вэ? За олон хүн ой санамж нэг л өдөр гэнэт мууддаг гэж боддог. За гэтэл бодит байдал дээр энэ зүйл маш удаан хугацаанд явагддаг байна. За эрдэмтдийн тайлбарласнаар тархины дороотл хэд хэдэн үе шатаар явагддаг байна. За эхний шатанд хүн бараг юу ч анзаарахгүй, ой санамж хэвийн мэт боловч өдөржин ядрах, анхаарал төвлөрүүлэхэд илүү их хүч шаардагдаж эхэлдэг байна. За дараагийн шатанд нь тархины ой санамжийг хариуцдаг хиппокампус хэмээх хэсэгт өөрчлөлт гарч эхэлдэг байна. За энэ хэсэг нь шинэ мэдээллийг хадгалж дурсамж болгон хувиргадаг хамгийн чухал төвүүдийн нэг юм байна. За яагаад энэ хэсэг хамгийн түрүүнд өртдөг вэ? За учир нь хиппокампус нь тархины хамгийн их энерги шаарддаг хэсгүүдийн нэг бөгөөд маш олон митохондридтой байдаг байна. За митохондри гэдэг нь эсийн доторх жижигхэн цахилгаан станц гэж ойлгож болно. За тэдгээр нь бидний эцэг хоолноос эрчим хүч үйлдвэрлэдэг байна. За хэрэв эдгээр жижиг үйлдвэрүүд хангалттай ажиллахгүй бол тархины үйл ажиллагаа хамгийн түрүүнд удаашрч эхэлдэг байна. За үүний дараа нэр мартах, шинэ мэдээлэл тогтооход хүндрэлтэй болох, за юм хайх, анхаарал төвлөрөхөд бэрхшээл үүсэх зэрэг шинж тэмдгүүд аажмаар илэрч гарч ирдэг байна. За сонирхолтой нь энэ бүхэн нь зөвхөн өндөр наснуудад биш, 30 эсвэл 40 гарсан хүмүүс тохиолдож болохыг судалгаанууд харуулсан байна. За харин хамгийн сүүлийн шатанд хүн өөрөө өөрийнхөө өөрчлөлтийг анзаарахаа болж ихэвчлэн гэр бүлийнх нь хамгийн түрүүнд асуудлыг олж хардаг байна. За тиймээс шинж тэмдэг илэрч эхлэх үед асуудал аль хэдийн олон жилийн өмнөөс ихссэн байх боломжтой байдаг байна. За сүүлийн жилүүдэд зарим судлаачид Альцгеймер гэж манайхан ярьдаг те. За өвчнийг энэ өвчнийг 3 дугаар хэлбэрийн чихрийн шижин гэж нэрлэх болсон байна. За энэ нь албан ёсны өвчний нэр биш бөгөөд дахинд явагдаж болох нэг механизмыг тайлбарлах зорилготой ойлголт юм байна. За PET скан зэрэг дүрс онцлогооны судалгаагаар Альцгеймертэй хүмүүсийн тархины тодорхой хэсгүүд эрүүл хүмүүсийнхээс бага хэмжээний глюкоз ашиглаж байгааг харуулсан байдаг байна. За өөрөөр хэлбэл тархи хангалттай шатахуун авч чадахгүй байгаа гэсэн үг юм байна. За нөгөө талаас хавдрын эсүүд эсэргээрээ глюкозыг маш их хэмжээгээр ашиглаж хурдан үрждэг байна. Харин Альцгеймерийн үед тархины эсүүд глюкозыг ашиглах чадвар нь буурч улмаар энергийн дутагдалд ордог байж болох тухай онолыг эрдэмтэд судалсаар байна. За мөн цусан дахь сахарын хэмжээ удаан хугацаанд өндөр байх нь тархины эсүүдийн инсулинд мэдрэх чадварт нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна. За гэхдээ энэ нь одоогоор маш сайн судлагдаж байгаа бөгөөд судлаач нар санал нэгдсэн эцсийн дүгнэлт хараахан гаргаж чадаагүй байна. За B1 витамин яагаад чухал вэ? За тархины эсүүд эрчим хүч үйлдвэрлэхдээ олон төрлийн амин дэм хэрэглэдэг байна. За тэдгээрийн хамгийн чухал нь B1 витамин буюу тиамин юм байна. За B1 витаминыг машины асаагууртаа зөөрлөж болно. За машинд шатхуун байлаач асаагуургүй бол хөдөлгөөр ажиллахгүй те. За үүнтэй адил B1 хангалтгүй үед эсүүд глюкозоос эрчим хүч гаргаж авах процесс нь удаашрдаг байна. За судалгаагаар нүүрс ус ихээр хэрэглэдэг хүмүүсийн B1-ийн хэрэгцээ нэмэгддэг болохыг тогтоосон байна. За хэрэв дутагдал үүсвэл
хүн байнга ядрах, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, за тарих манарсан мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. За сүүлийн жилүүдэд судлаачдын сонирхлыг татаж буй нэг хэлбэр нь бенфотиамин юм байна. За энэ нь өөхөнд уусдаг B1-ийн төрөл бөгөөд за тархины үйл ажиллагаанд үзүүлэх боломжит нөлөөг нь олон улсын байгууллагууд одоо хэмнэл зүүн утгашралдаа одоохондоо судалж байгаа юм байна. За гэхдээ маш чухал зүйлийг онцлон хэлэх хэрэгтэй гэж бодож байна. За энэ нь одоогоор Альцгеймерийг эмчилдэг гэсэн нотлохоо биш юм байна. За ямар ч төрлийн витамин нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө эмчтайгаа та бүхэн зөвлөлдөж за өөрийн эрүүл мэндийнхаа байдлыг эхлээд нь шалгуулах нь хамгийн зөв шүү. За тархиа хамгаалахын тулд өнөөдрөөс эхлээд та юу хийж болох вэ? За мэдээж одоо аз болоход тархины эрүүл мэндийг дэмжих олон зүйл бидний өдөр тутмын амьдралдаа маш их холбоотой байдаг. За юуны өмнө боловсруулсан сахар болон цэвэршүүлсэн нүрс усны хэрэглээгээ хянах нь маш чухал юм байна. За тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь тархины цусны эргэлтийг сайжруулж за шинэ мэдрэлийн холбоос одоо үүсгэхэд тусалдаг байна. За мөн чанартай нойр маш чухал гэж судлаачид үзсэн байна. За ялангуяа гүн нойрны үед тархины лимфатик систем гэж нэрлэгддэг цэвэрлэгээний системээрээ өдрийн турш хуримлагдсан бодисуудаа гартгчлуулдаг байна. За зарим хүмүүс завсралхтаа мацаг барих аргыг хэрэгэлдэг бөгөөд за энэ чиглэлээр сонирхолтой судалгаанууд гарч байгаач хүн бүрт тохирохгүй байгаа учраас эмчтэй зөвлөлдөж хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. За хамгийн гол нь ой санамжийн өөрчлөлтийг зүгээр нэг насны асуудал гэж үл тоомсорлох биш юм байна. За шаардлагатай үед эртнээс одоо эмчтэй үзүүлээд үнэлгээд шинжилгээгээ хийх нь хамгийн зөв алхам юм байна. За ой санамж муудах нь заавал хөгшрөлтийн зайлшгүй нэг хэсэг гэж үзэж болохгүй байна шүү. За тархины эрүүл мэндэд бидний өдөр тутам хийдэг сонголт, иддэг хоол, хөдөлгөөн, нойр, амьдралын хэв маяг бидэд бүгдэнд нь нөлөөлдөг байна. За хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. За тэгээд дараагийнхаа видеогоор уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.